Өнөөдөр 2022 оны 10 сарын 8-ны өдөр болж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Энэ удаагийн миний ярих гол сэдэв бол өрх толоосын эхчүүд буюу эцэггүй өсөж байгаа хүүхдүүд гэсэн сэдвийг би ярихаар шийдсэн. Тэгээ яагаад энэ сэдвийг ярихаар болсон бэ гэхээр энэ тухай мэдээлэл интернет нэг хомс байна. Тэгээд иймэрхүү юм ярьдаг хүмүүс нь байлаа гэж ботход ихвчлэн эмгтэй хүмүүс юм уу. Тэгээд эрэгтэй хүмүүсийн талаар ер нь нэлээд дутуу тулмыг ойлголттой эсвэл дутуу тулмыг юм ярьдаг ч юм айлзвал ер нь жоо буруу зүр ярих ч юм уу тиймэрхүү асуудлууд бол нэлээд гарсан болов уу гэж би бодоод тэгээд өөрийнхөө үүднээсээ эрэгтэй хүн гэдэг үүднээсээ тэгээд онлыг баримталж ярангаа дээрээс нь бодит практикта уялдуулж ерөөдөө өөрийнхөө санаа бодлыг илэрхийлье гэж бодсон юм аа. Алайлаар одоо ингэж жишээ нь яг одоо эрэгтэй хүн үүднээсээ юг өөрөөр ярих уу гэд зөв жишээ аваад нэг юм хахад одоо гэр бүл судлаач юм хүүхд судлаач их хвчний ингэж ярьдаг одоо гэр бүл саллаа гэж бодоход энэ дундаас хамгийн их хохирдог нь одоо хүүхд байдаг юм аа гэд ярьдаг. Гэхдээ энэ дунд нэг юм орхитуулцдаг. Тэрийг хүүхд дундаасаа тэгэхээр яг хамгийн хэн хохирж байна вэ гэдгийг өдөөсөө ойлгодог. Хүүхд дундаасаа хамгийн их хохирж байгаа миний бодлол эрэгтэй эмэгтэй хүүхдүүд л шүү дээ. Тэгэд эрэгтэй хүүхдүүд нь илүү хохирж байна гэж би өгдөг. Одоо Монголда баг анх удаага энэ тухай хэлжиж магадгүй. Ингээд иймэрхүү жишээ маягаар өгдөг. Одоо яг эрэгтэй өмнөхөө үзнес энэ онолоодыг юм тайлбарлаад бодис практикта уялдуудаад яриад явах юм байнамаа. Тэгэхээр бүр эхнээс нь ахуулаад хүүхдтэй болох ихсүүлээд ингээд онлын үүднээс эхлээд яриа. Тэгэхээр ингээд юм эрдэмтэд нэг судалгаа хийж л дээ. Тэрний үгээр ямар хүмүүс их хүүхдтэй болоод байна. Ямар хүмүүс цөөхөн хүүхдтэй болоод байна гэж судалгаа хийж л дээ. Чи боловсролын түвшин өндөр байх тусмаа өндөр боловсрол эзэмших тусмаа маш цөөхөн хүүхдтэй болж иж л дээ. Маш цөөхөн хүүхдтэй болж иж. Тэгсэн чинь нөгөө нэг боловсрол нь нэмгэн байх тусмаа боловсролын авч чадахгүй байх тусмаа маш олон хүүхдтэй болж ингэ судалгаар гарсан байна л да. Тэгээд нэрийг яг бод практик дээр жишээ аваад ярихад энэ этгийг Африк гэх мэт ядуу улс орны хүмүүсийн өнөдөө асар их олон хүүхдтэй болчдөг. Өөрөөр хэлбэл нөгөө хариуцлага үүрч чадахгүй, уучраа мэдэхгүй, бүр жоохон дүгэж 13, 14 гэдэг дүгэж шилжилтийн насанд дуусуугүй, өсвөр наснд хүрээгүй юу. Ингээл бага олон хүүхдүүд цоолчтой юм л дээ. Тэгээ хамгийн гол нь эдгээр өсгөж нөгөө хариуцлага нөгөө нэг хүмүүжүүлээд ингээд хүн болгоод авч явна гэдэг чинь тийм чадвар байхгүй. Тэгэн ухтаа нөгөө нэг чинь ядгүй наад захын нэг хэрэгцээг хангаж чаддгүй хоо дунд ховц уус гэдэг хэрэгцээг хангаж чадахгүй болохоор зарим нь бүр цангаад өгчээтэй, зарим нь өнсөөд өгчээтэй. Ингээд энтгэг Африкт аюул олон хүмүүс ингээд өвчийг өргөдөж юм байна л да. Эцэгхийн одоо нэгсэндээ тэр буруутай гэхүүдээ одоо юу гэх юм тэрүүнээс болоод ер нь өвчнөө олон хүмүүс өнсөж өлбөрч хүчээд юм байна. Ядуу бүрийн орнд ансын чинь баян одоо өндөр хөгжилтэй улс орнуудаас жишээ аваад ярил л да. Тэгвэл өндөр хөгжилтэй улс орнууд чинь яг яадаг гэхэлэр гэр бүл төлөлт гээд багаас нь эхлээд хичээл орчтой юм байна. Тэрэн дээр нь за та хүүхдтэй бол та хэний ч гарыг харахгүй ингээ байр завтаа болж иж хүүхдтэй болох ёстой шүү. Тэгжээж хүүхдтэй ингээ сургуульд явуулах ёстой шүү. Дээрэс нь та ингээд одоо ажил мэргэжилтэй болох ёстой шүү. Ингээд хэний ч гарыг харахааргүй өөрөө мэдлэг мэргэжил ажилтаа болчоод дараад ингээд мөнгө хоригдлуулах байр савтаа болж дараад нь хүүхдтэй гэр бүл зохиол дээр идэв шүү гэдэг ийм хичээл орд юм байл да. Яг тэрнийхээ дагуу ерөнхийдөө Европ өндөр хөгжилтэй улс орны хүмүүс гэр бүл төлөлт гэдэг юм хийж байж дараад нь хүүхдтэй болд юм байна. Тэгэд хүүхдтэй болсныхан дараад нь яадгүй гэхэлэр одоо юу гэдэг хичээлдээ заавал явуулах хэрэгтэй гэж усаас нь шаарддаг. Хэрэв усаас шаардаад байгаа тэр хичээл сургалт нь явуулахгүй байл эцэг эхчүүдтэй хариуцлагатай болчих ч юм уу айлдсвал шууд хүүхдийг нь хүчээр аваад халамжинд авч байгаад хүчээр явуулдаг ч юм уу тиймэрхүү юм явуулдаг. Дээрэс нь хэрвээ хүүхд мөхтийг нь зодлоо нүдлээ ямар нэгэн байдлаар хууль бус харьцлаа гэх юм бол айгүй өндөр хариуцлага тооцоод одоо чинь эцэг их нь хүүхдтэй гар хүрээ зодохч ирэхгүй байдаг. Эцэг их нь хүртэл
хүүхдээ зодох хэрэггүй. Тэгэхэд манай Монголд би эцэг ихний та нар юугаа мэдээ би эцэг нэ гэл ингээд тарьдаг штэ. Тэгэхэд өндөр хүчтэй орнуудад тэгэх ямар ч ирэхгүй байдаг. Яг л эцэг ихний байгаад хэрэг зодууллаа хүүхдээ зодчлоо тэрэнд багш магш ингээд олоод мэдээд мэдэх юм бол шууд хүүхд хүчирхийллийн эсрэг төмөвд хандаад хүүхдийн чинь хамгаалт нь аваад эцэгхээс нь холдуулчих жишээтэй. Ингээд наацх нь одоо чинь хүүхдийг бас тусгай бүр өрөө мөрөө гаргаж өгөх мөх гэсэн баг иймэрхүү баг дүрм жумтай байд юм лээ л те. Ийм хатуу чанга. Багш нар нь хүртэл одоо зодож нүдэх хэрэггүй шүү дээ мэдээж хэрэг. Тэгээ манай Монголд бол багш нарын зөвхөн удаагаал онцгойл аав энэ бол байгаль үзлэн. Тэгээ гар хүрсэн л бол гадаадд бол зүгээр та нэг нудраад авсан ч юм түлхээд авсан л бол гадаад шууд хариуцлагатай байна. Манай Монголд бол заавар хүрсэн үгүй юуг нь харж марах гад ингэх гэдэг. Гадаадд бол шал ондоо тиймэрхүү байдаг байгаа. Тэгэхээр яаж байгаа юм гэхээр энэ яг юуг харуулж юм гэхээр гадаад хичнээн ядуу буураа оюун одоо мэдлэг боловсргүй эцэг ихтэй өсөжсэн ч гэсэн тэдгэр хүмүүсийг шууд халамжиндаа аваад одоо тэдгэр хүүхдүүд бүгдээрээ ядуу байна уу баян байна уу хамаахгүй нэг гараанаас ихтэх тийм боломжийг олгочихж байгаа юм л да манай одоо юу гэдгийг Монголд бол ингээд нэг гараанаас эхлэх боломжийг олгочихж штэ. Тэгэхэд манай Монголд бол тэгэх боломжгүй штэ. Баяны хүүхд баян, ядуугийн хүүхд ядуу. Юу гэдгийг те. Одоо даргын хүүхд дарга болох ч те. Тэгэд ихэнх хүмүүс магадгүй үгүй штэ. Тийм байхгүй штэ. Бид нар ядуу гараагаас эхлээд ингээд өсөөд ингээд бид нар тгээс эхлээд одоо амжилтанд хүрсэн штэ гэж хэлж магадгүй л да. Тэгсэн чинь ерөнхийдөө тэгж яаж өнгөрдөг хүмүүс гэсэн яг бодит амьдралаар айгүй олон юм нэ. Яг цагтаар тусан чинь ижил гаргаас эхлэх үед юм шиг байна. Би одоо чинь яг энийг зүр жишээ болгоод нэг юм ярихад бизнесийн гараа гэд бид дээр үднийг нэвтрүүлэх үзчихсэн байхгүй юу? Тэрэн дээр яаж юм гэхээр нэг эмэгтэй залуус ингээл залуухан охид залуус гарч ирж байна. Одоо ингээ ярьж байна. Ярьж байхдаа яаж юм гэхээр би тгээс эхэлсэн бизнесийг би өөрөө өөртөө бүх юмыг нэхлээд босгоод бизнес ингээд явсан. Би гэл өөрийгөө амар ингээл магтаад яриад наа. Би тгээс эхэлсэн гэдэг аахгүй тгээс эхэлсэн би бүх юмыг нэхлээл өстөө нэр бүх юмыг би өөрийнхөө чадлаар босгоод би ингээд өдөө хүртэл энэ зэрэгтэй ийм бизнесийг аваа явж байгаа гэдэл ярихгүй тэр бид нар үзэж байгаа би ч хүртэл өдөө гайхал хүүх ямар мундаг юм бэ одоо яаж одоо ийм ижил төрсэн юм гээ бодчихсон нөгөө нэг одоо нөгөө нэг одоо сурвалжж байгаа сурвалжлагч нь асууж байгаа байхгүй. За та яг анх эхлээд яг яаж энэ бизнесийг энэ хийх энэ хөрөнгө мөнгөийг яг та яаж олов? За одоо зээл олсноо яг яасан бэ, ийсэн бэ гэж асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөд чинь хөрөнгө оруулалт болсон юм уу? Айлс би одоо магадгүй хувьцаа гаргаад айлс бүр ингээд зээлмэл аваад айлс одоо юу гэдэг ингээд хөрөнгө оруулж хаагаал хэвээр бөө юм болж гэж авсан юм бахта гэж амхантаа дотор тийж бодож байгаа шүү дээ дотор. Тэгсэн чинь нөгөө чинь ингэж авч байгаа. Би эцэг гэхээс зээл авсан. Тэгээ хэдэн сая гэсэн чинь 150 сая гэж хэлж байгаа байхгүй. Тэнгуут чинь эн чинь яг юу блэгээ бодоод хэлж байгаа. Юу лээ эн чинь. Эцэг гэхээс зээл авч ингэж чинь тгээс гэсэн юм шиг болж таа. Угаасаа баяны хүүхд баян болоод байгаа юм. Тэгэхээр 150 сая төгрөгөөр хичүүл ямар ч хүн бизнес хийчихтэй. Тийм биз дээ. Хөө хийж би ч гэсэн хүү амар ашигтай 150 сая төгрөгийн бизнесийг би бараг жилийн дараа би одоо юу гэдгийг 300 сая болгочих би бараг чадсан шүү дээ тэгвэл бараг тийм бизнес эхэлж бараг чадхаар хинч бараг ер нь л яадаа юу гэдгийг хэр баргийн хүн эхний хөрөнгө оруулалт нь овоо өгчөөл дараагийн бизнес нь ингээд ахиа авчдаг байхгүй яг л ийм зарчмаар юм ярьчихж байгаа байхгүй тэгэдсэн чи би наан юу гэж бодож ирсэн гэхээр би нөгөө нэг өөрөө мөнгөгүй болохоор за хувьцаа гарах байлс хөрөнгө оруулалтыг яаж татах вэ? Яах вэ? За тэгээ хөрөнгө оруулалтыг хэрвээ татах гээд үзэн штэ. За наад ийм бизнес төлөвлөгөө байна мэн гэдээ ингээд ярих юм бол миний төр хөрөнгө оруулалтыг буцаагаад нөгөө миний нөгөө санаа байгаа штэ. Санаа бизнесийн төсөв бүгдийн зүгээр аваад нөгөө би мөнгөтэй хүмүүс хэрэгжүүлчих штэ өөрснөө. Тэгээ би хэдийн танилцуулаад бизнесээ санааг зүгээр алдчихж байгаа байхгүй. Яг л тийм болно. Тэгэхээр чинь за зээл авъя гэх юм бол яадаг вүлээ. Заавалчгүй барьцаанд юм хүм аавна тий. Ингээд ерөнхийдөө яг бизнес эхлэн гэдэг чинь нэлээд хэцүү болчихдог байхгүй юу? Яг анхныхаа гараа эхлэн гэдэг. Тийм учраас мэдээж хэрэг эцгэх нь тэгэхээр энэ чинь угаасаа баяны хүүхд баян болдог, ядуу хүүхд ядуу одоо даргын хүүхд дарга болдог. Тийм мэдлэгтэй хүмүүсийн хүүхд бас мэдлэгтэй болдог юм. Яагаад гэсэн чинь манай Монголд ч тийм багш нар нэг ойлгохтой юм зааж өгдөг. Тийм хүүхд нь нөгөө нэг
өөрснөө англид бол өөрснөө хүүхдүүдтэйгээ англи манглаар ярьсаар англи хэлмэл заагаа сурчих жишээ те. Ингүүх нөгөө англи хэлтэй хүний чинь хүүхд угаасаа англи хэлтэй болчихдог. Том мондоо сайн ингээ багшийн хүүхдүүд бол угаасаа багш нь ээж нь өөрөө тоог нь ойлгохгүй тоог нь эвтэйхэн заагаад чинь тэгвэл чинь хоцор хөтлийн дорны арилгаад чинь ингээд ерөнхийдөө одоо юу гэдэг эцэг гэхээсээ нэгсэндээ маш их юм шалтгаалж байгаа байхгүй хүүхдийн амьдрал гэдэг. Тэгэхэд Герман юм гадаад улс орн тэр хамаарлан баг нэг гараас эхлэх боломж нь арай өндөр болчихж байгаа байхгүй. Гэд манай Монголд бол яг л тийм систем дээр үдэж байсан одоо ч тийм хэвээр байгаа. Тэгээд ерөнхийдөө заагаа бизнесийн гарааны хувьд яг юм битг юм. Тэр юу биш эхлэлийн хүүхдүүдийн тэр гарааны хувьд юм. За тэгэхээр одоо юу гэдгийг манай монголчуудын нөхцөлд те яг энэ хүүхэд яг яагаад байна энэ ядуу буруу уус оронтой харьцуулахад өнсөж хөвөд нүггүй бас үгүй те ингээд эцэг хтэрээ өсөж жоод ингээд айлс бүр гэр бүл төлөвлөлт хийгээд ингээд гадаад тушигээд байр савтаа болчоод дараад ингээ хүүхд эцэг ихийнхээ гарыг харахгүйгээр өөрснөө хүүхдийг өсгөж чадчихна уу бас үгүй. Яагаад тэгэхээр манай монголчууд яг ингэ одоо ихийг нь эцэггүй юуг нь турахгүй гэдгээр нэг тийм үг шиг одоо юу гэдгийг яг ингээд нэг тийм сайхан гоё өсгөж чадахгүй тэгсэн хэрнээ өсөөгөө далчихгүй нэг тэгж өсгөөд байгаа байхгүй хүүхдүүдээ. Тэгээ энэ яг юун дээр шалтгаалж ийм үгээр ингэж байгаа. Манай монголчууд чинь ердөөсөө яг л Азиудын ихэнх орн шиг эцэг ихтэйгээр өсөд амьдардаг. Тэр шигээ тэгээд одоо юу гэдэг ингээд баг залуунаасаа хайрлаж дурлаад хүүхд хийчлээ штэ. Ямар нэгэн байдлаар. За ингээд тэг хариуцлага ухамсарлахгүйгээр хүүхд хийчихэж байгаа. Тэг хүүхд хийчин гутаа дараад нөгөө хариуцлага нэрнэ штэ. За нөгөө хүүхд нь өвдөн зовно, өвдөн зовно ингээд нөгөө нэг энд сэмнээс авч өсвөлээс нөгөө хүүхдэн санаа сэтгэлийн зовоос өсвөлээ баасын цэвэрлэн памперсын цэвэрлэндээ аяж бохирсан аяж шалган юугаар бүснүсийн аяж шалган цэвэрлүүлэн ч гэдэг юм одоо ингээл хувцсыг нь хүртэл угаас өсвөлээ баахан ажил ингээл баахан мөнгө төгрөг ингээд зөндөө юм хэрэг болдог байхгүй. Тэгэл хувцс нь байн багдах ч гэдэг юм. Тийм учраас нөгөө нэг залуудаа нөгөө уучраа мэдгүй хүүхдээ хийцэн ихвчлэн төлөөлөлт гэж юу ч мэдгүй хүүхд хийцэн манай Монголын хүмүүс залуусаа шүү дээ. Тэд чинь ингээ хариуцлаган дээрээс эхлээд хамгийн түрүүнд нэгтгэх ингээд сал явагдах юм процесс үүсдэг юм болов уу гэж би өөртөө боддог байхгүй юу. Тэгээ энэ дээр чинь бодлоод хэрүүл маргаан болоод ингээд ерөнхийдөө тэгээд хамгийн түрүүд хадам ээж аавын тал ингээд амьдрэх ч юм уу тэгүн хут нь хадам ээж аав нь та нар өөрсдөө ингэж чадахгүй байж юм шиг л ингээл үгээр л ингээд салах процесс бас явагдсан болов уу гэж би бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь өшөө басны асуудал нь ингэдэм байна. Яа тийм байна гэсэн чинь ингээд өшөө басныг салах процесс нь юу болдгийг хэлээ. За яг би юун дээр саад ирчээ. Эртэчүүд дээрээс эхлээд эртэчүүдийг эхлээд муу зангаас нь эхлээд жишээ аваад ирчээ. Энийг салтын процессыг аль эртэчүүд ингэдэм байл да. Одоо ингээд эртний мөртөө ингээд залуухан хоёр хсууд ингээд бүр баг залуугаас эхлээд хайртай дуртай гэн ингээд суугаад нэг хүүхдтэй болчихжээ. За тэгвэл эцэгчид нь за дүүсээ хэрэг одоо бид нар ингээд боломжтой юм чинь за хамаа алга одоо ингээд туслая. Энэ залуу хсуудыг салгаад юу хөө одоо хүүхдтэй болчих юм чинь бүгдээ тал талаас нь ингээд туслаад ингээд гэр бүл болгочоо гэд ингээд тал талаасаа туслаад ингээд явдаг. Тэгсэн чинь нөгөө нэг эр нөхөр нь ингээд мэдээж ихэндээ ажилтгуулсан чинь дараад нь ажилтаа болчихоо шүү дээ. Тэгээд ажилтаа болчих юм хта одоо яаж ийж юм гэхээр нөгөө нэг нөхөр нь давраад эхэлчихэж байгаа байхгүй. Яг л ар гэрээс нь нөгөө ихнэрх нь ар гэрээс ч юм ингээд туслалцаа үзүүлээд товцомцыг ингээд аваад шүү дээ. Хүүхдүүд нь ээж ингээд хоол ундаа ч юм ингээд өөрөөр чадлаар хүүхдүүдийн өмнөөс юм зохицуулаад эхлэн нөгөө нөхөр нь даврна. Давхтаа юу ч даврна чинь ингээд гадны хүмүүсийн нүдэн дээр л өөрийнхөө хүүхдүүдийг амар сайхан ингээд их нэртэй навж өсгөөд байгаа юм шиг харагдаал тэргээ би одоо ажилдаа ингээд найз нөхдөдөө уулзаач авахдаа би ажилдаа байна. Би одоо ингээд 2 3 хүүхдийг ингээд нөө одоо ингээд их нэртэйгээ би ингээд аваа явж чадчих. Тэгэл онгороод идэг наана онгорол саахалцаал тэгэл нөө ажлынхаа олсон мөнгөө зөвхөн өөртөө наа.
Зөвхөн өөрийнхөө хувцас, өөрийнхөө шоуц ингээд баг хамаг байдаг мөнгөө зарцуулдаг. Тэгээ машин тэргэндэл мөнгө зарцуулдаг. Эхнэр хүүхдээ нэг ч мөнгө зарцуулахгүй. Тэгээд ингүүхт эхнэр нь сүлдээ уурлаж эхэлнэ. За одоо болооч. Чи одоо эхнэр хүүхдээ одоо мөнгө зарцуулж хэдий болтол манайгаар гэсэн тусламж авах гавь. Одоо болооч одоо манай гэрх нь тэгэд байж байгаль одоо тэгэд чадахгүй шүү дээ. Чи одоо гэрийнхэндээ одоо мөнгөө зарцуулаач. Юу яа даа ингээл min чин мөнгө штэ гэл 1500 дэвтэр хүртэл одоо харамлал хүүхдээсээ тэгсэн өөрөө шоуд болохоор хэдэн зуун мянгаар нь гаргацдаг. Дарчтай. Тэгэл нэг машин зууднараа юм хүртэл баг хэдэн саяар ингээд машин шин худалдаж авч чад. Тэгсэн хэрнээ хүүхдээ 1500 дэвтэр бүх юм дээр ингээд голооц өгчээдэг. Тэгээд сүүлдээ зодлоо нүдэн болоод ихнэрийгээ байж зодноо давраад ингээд салт үүсэж байгаа. Энэ бол эрэгтэй хүнийг ингээд хит давраасны ингээд нэг сэтгэл зүйн одоо хорхо юу гэх юм да одоо ингээд нэг хит даварсан тийм нэг муухай балер тийм нэг ашиг эрэгтэй хүмүүсэд гэх юм. Тийм хүмүүсээс эрэгтэй хүнийг буруутай хүлээс болоод салж байгаагийн нэг зүгээр жишээ авах гэж үзлээ л дээ. Тэгвэл нөгөөх нь яа тийм юм гэхэлэр яг эрэгтэй хүнийх нь буруу биш. Зүгээр нийгмийн асуудлаас болоод өшөө басныг салж байгаа асуудал байна. Тэр нь юу гэхэлэр ингэж түрүүн би хэлсэн шүү дээ. Одоо юу гэдгийг анх хэлж байхдаа ингээд салж байгаа эцэг хэн салахад хамгийн түрүүнд одоо юу гэдгийг хүүхдүүд хохирдог. Гэхдээ хүүхдүүд ундаасаа эрэгтэй хүүхд илүү хохирдог гэж хэлсэн шүү дээ. Яг тэрнийг би одоо ингээд энэ циклийн дагуу одоо циклийн хавж ярих гэдэг. Тэр яг юу гэхэлэр эрэгтэй хүүхд яагаад хамгийн хохирд юм бэ гэхээр ингэж аахгүй. За ингээд саллаа гэж одонгот чинь ингээд эмэгтэй хүмүүс эмэгтэй хүүхдээ маш сайн ойлгоно те. Маш сайн ойлгоод за энэ яавал тэгдэж шүү. Сэтгэл санааны хувьд ч гэсэн маш сайн ойлгоно. Эмэгтэй хүмүүс өөрийнхөө охиныг тэгүн ухта за энэ эмэгтэй хүн тэгдэж шүү гэдэг зөв чиглүүлээд ингээд зөв цалаад сэтгэл зүйн хувьд хүртэл одоо юу гэдэг зөв зөвлөгөө өгөөд ингээд амжилтанд хүрэх магадлал нь арай өндөр болчихдог. Ингээд дээд боловсролтой ядаж мэдлэгтэй болгоод тавьчихдаг байхгүй. Тэгснэ эрэгтэй хүүхдтэй болохоор тэгж анхаарал тавьж чаддгүй. За эмэгтэй хүн за эрэгтэй эмэгтэй ингээд 2 хүүхдтэй байлаа гэж. Тэгвэл 2 эрэгтэй хүүхд нь арай муу юм, 2 эмэгтэй хүүхд нь арай сайн явчихтай. Яг л эрэгтэй хүүхдийнхээ сэтгэл санааг сайн ойлгохгүй. Эрэгтэй хүнийхээ сэтгэл санааг ойлгодог байхгүй. Эрэгтэй хүн л зөвхөн эцэг хүн арай илүү сайн ойлгох байхгүй. За энэ яг тийм болоод энэ да за яг иймэрхүү болоод би энэ үед нь ингэчүүл тусалж чадна да энэ хүүхдтэй энэ хүүдээ за ямар үед жаргалтай авах вэ? Ямар үед зовлонтой авах вэ энэ хүүхд? За зовлонтой үед нь яг юу гэж туслах уу гэдгээ тэр мэдрэмж нь одоо юу гэдгийг миний ойлгож байгаа арай илүү тэр эрэгтэй хүнд тэр эрэгтэй хүүхдээ ойлгох мэдрэмж нь арай илүү байдаг байхгүй. Тэгүн гот чинь ихтер өсөж байгаа үед эмэгтэй хүүхдүүдийн тэр юу юм бол бүгд хаягдана шууд хаягдж байгаа байхгүй. Тэгүн гот яаж чангалаа ерөнхийдөө одоо юу гэдгийг нөгөө нэг эрэгтэй хүүхд чинь яаж шудлаа болоо гэсэн ингээд дутуу өсөд эхэлнэ. Тэгээд гутаа мэдлэг боловсрол багтаа дийлэнх нь өсөд эхэлнэ. Нөгөө эмэгтэй мэдлэг боловсрол ингээд боловсралтай өсөд эхэлнэ. Эмэгтэй нь ийм дээдлэлт эрэгтэй нь ийм доотлолт ингээд мэдлэг боловсролоор ийм болчихж байгаа байхгүй. Тэгин гот чинь яг яадаг гэхэлэр нөгөө өсөд торинс нөгөө нэг эмэгтэй хүмүүс чинь яадаг гэхэлэр айгүй гоё өндөр мэдлэг боловсролтой болж байгаа шүү дээ эмэгтэйчүүд нь. Тэгээд одоо иймч, эми санч, багш тэгэл нэгтлэн нэрөө тэгэл захирлын туслагч гэдэг юм уу ингээл маш олон нийгмийн дундаж давхрын ажил хийгээ явж байдаг. Тийм нөө эрэгтэй нийгмийн давхрын хамгийн доотлын хар ажлыг ингээ хийгээ явж байдаг. Тэгвэл мөнгөн дээр асуудал үүсэж эхэлнэ. Мөнгөн дээр эцэг эхчүүдийн бас нэг салж байгаа шалтгаан миний бодлоор бол бас мөнгө ирэх мэт л байхгүй. Юу юм гэхэлэр ингэж нэгдээ одоо ингээд өндөр боловсрол эзэмшсэн эмэгтэй хүмүүс чинь яад юм гэхэлэр ийм нэг сэтгэл зүйн нэг юм асуудал байдیں۔ Тэрний юу гэхэлэр эмэгтэй хүмүүс хязгаарч өөрөөсөө сул дорой хүмүүст нэг тийм одоо юу гэдгийг сул дорой хүмүүсийг нэг тийм одоо юу гэдгийг асарч халамжлах тийм сэтгэл нь цаанаасаа бага байдаг байхгүй юу. Тэгээд эрэгтэй хүн болохоор чинь өөрөөсөө сул дорой хүмүүст ер нь бол одоо асарч халамжлах арай тийм зөөлөн сэтгэл нь арай их үүдэг эрэгтэй хүнд эмэгтэй хүнд хоор баг эмэгтэй хүнд яг ямар сэтгэл магадгүй та нар өвгөн штэ өвөр хүүхдээ хайрлаж штэ тийм ээ өвөр хүүхдээ хайрлах ихийн сэтгэл бол бэд тийм. Гэхдээ энэ сул доройг хайрлах гэсэн үг биш. Энтэй андуурч болохгүй шүү гэдгийг биелэх гээд байгаа.
Өөрөөр хэлбэл эрэгтэй хүн хэрвээ өндөр цалинтай байгаад ингээд яг ингээд ихнэр хүүхдээ ингээд аваад явах байсан бол өөрт нь хинч туслахгүй зөвхөн өөрөө яг ихнэр хүүхдээ бодохгүй л өөр хинч бодохгүй гэдгийг мэдээд ингээд туслаад явж бол эрэгтэй хүн ихнэрээ ч юм уу хүүхдээ ч юм уу хинээс ч идэх хайрлаад ингээд халамжлаад аваа явж чаддаг байхгүй бүр ихнэрээ хүртэл ингээд хайрлаад байгаа шүү дээ. Ихнэрээ хүртэл одоо хамаагүй гэдэг чадлаараа туслаад хайрлаад. А тэгсэн чинь нөгөө нэг эмэгтэй хүн чинь ажилтаа болоод илүү эмээ эрэгтэй гэсээ илүү өндөр зиндаанд гараад тэгэхээр эмэгтэй хүн чинь нөхрөөгөө шууд хаяд юм байна л та. Яад юм гэхэлэр ингэдэм юм. Чи одоо надаас өндөр баг цалинтай шүү дээ. Миний мөнгө төгрөгөө хаана үрэх нь чамд ямар хамаагаа. Би энэ чинь би өөрөө олж байгаа. Чи нэг ачаагүй чи хэдэн төгрөгөө олцоод молчоод гэл хэрүүлийн буулзар хийгээл ингээл эрэгтэйгээ бүр навстаа зүгээр өчигдүүдийг хайрлахгүй зүгээр. Чи эрэгтэй хүн байж чи надаас илүү чи мөнгө олох хэрэгтэй. Чи надаас бага мөнгө олж чи юу юм гээл. Ингээд эрэгтэй хүнийгээд бүр хад дараад бүр ингээд тантын дараад бүр нөгөө нэг эрэгтэй хүн гэсэн тэр үнэлэмжийг нь албаар ингээд нураагаад ноён нурууг нь хуглах гээд зааж байгаа юм шиг. Иймэрхүү ингээд дарамт эмэгтэй хүн ингээд цаанасаа үзүүлээд эхэлт юм байна л да. А тэгэхэд эрэгтэй хүн хэрвээ яг өөрөө яг ингээд өндөр салентай байсан бол тийм байх боломжгүй байдаг. Тэгтэл нийгмээсээ ингээд эмэгтэй ингээд яах чинь ингээд салт их хэвчээ гингүүт юм гинжин төрөх үсэж байгаа. Тэгээд ингээд цалин бага болж ингээд салдаг. Салангууд ахаад нөгөө нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдээ чинь ахаад ээж дээрээ үлддэг. Ахаад ээж дээрээ үлдэн гутаа ахаад одоо юу гэдгийг нөгөө нэг хүүхдээ өсгөхдөө ахаад эрэгтэйг нь муу өсгөөд ахаад эмэгтэйг нь сайн өсгөөд ахаад ингээд энэ гинжин хэсгээс ингээд дүүсэд ингээд тойроод явчихж байгаа байхгүй юу ерөнхийдөө. Нэг иймэрхүү гинжин хэсгээс үүсэж явж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь энэ дээр юу харагдаж байгаа гэхэлэр ингэж байгаа байхгүй. Эрэгтэй хүн өөрөө ингээд одоо үгдгээ эмэгтэй хүн биш та ингээд яагаад тэгээд яг ингээд эмэгтэй хүн дээр энэ хүүхдийн асуудал их хвчлэн шийдэгдэх юм бэ гэхэлэр манай энэ ер нь дэлхийн нийтээр маш буруу ойлголттой байх магадaltaй мэлээ. Энэ юу буруу ойлголт гэхэлэр ингэж эмэгтэй хүн хүүхд төрүүлэхэд өсгөхөд зориулсан угаасаа цаанасаа заяасан байглаасаа заяасан мөнтэй тий. Тэгээ байглаасаа заяасан одоо үгдийн гидсэндээ тээдэг 9 сар тэгээд төрүүлдэг. Тэр үүднээсээ ихэвчлэн эмэгтэй хүний талд одоо тэр хүүхдийн асуудлыг шийдээд цаллаа гэж бод эмэгтэй хүнд хүүхдийг үлдээчихдэг байхгүй. Тэгээд тэгүнгууд ч нөгөө эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ бүх хүүхдийг юм хин талд үлдээчихдэг. Тэгүнгууд нөгөө эрэгтэй хүүхдэд яг үлгэр дуурайл үзүүлэх тийм аав эцэг гэх мэт тийм хүмүүс дутагдаад эхэлдэг байхгүй. Тэгүнгууд эрэгтэй хүүхд чинь дээр үед одоо хаана сайдаг байсан гэхэлэр одоо хаана сайдаг гэсэн багшаасаа нэг бол хаа нэг бол гадаагаас ангийнхаа хүүхдүүдээс нэг бол ахнараас хаа тэгээ ах нь багш нар ноёлтой үлгэр дуурайл үзүүлж чадахгүй бол нөгөө хүүхд сэтгэл зүйн хувьд бол бүрэн төлөвшөж чадхаа болчдөг. Яач шудлаа гэсэн. Ингээд бүрэн төлөвшөж чадхаа болж ирэхээр эрэгтэй хүүхэд нь арай илүү миний болоор хоцроод идэм билүү гэж бодож байгаа байхгүй. Гэхдээ яг ингээд эцэггүй өсөж байгаа хүүхдүүд нийтлэг эрэгтэй эмэгтэйгүй нийтлэг нэг хэдэн шинж чанар ажиглагддаг ингээд онлоор. Тэрний яг гэхээр түргэн ууртай болдог, уураа хянах чадваргүй, сэтгэлийн хатгүй болдог гинэ. Тэгээ тэрнээсээ үүдээд яг гэхээр гинт хэрэгт холбогдох магадлал өндөртэй болдог. Эсвэл одоо юу гэдгийг юм ахаар тамхи ямар нэг юм донтох, арх мархийн донтох тийм магадлалын яриа илүү өндөр болоод эхэлт юм гинэ. Сэтгэл зүйн нийтлэг шинж тэмдэг. Тэгтээ миний бодлоор энэ шинж тэмдгүүд их хвчлийн эрэгтэй хүмүүсд арай илүү болов гэж зүгээр та бодож байгаа зүгээр миний бодолч зүгээр. Тэгээд нийтлэг шинж тэмдэг нь иймэрхүү болоо. Тэгээд бүр тархиных нь бүтцэд нь хүртэл өөрчлөлт ордог юм гинэ. Дээрээс нь яа гэвэл эцэг хэн салцсан хүмүүс байгаа шүү дээ. Ингээд салцсан хүмүүс чинь яг яад юм гэхэлэр салцсан хүмүүсийн хүүхдүүд нь бас дагаад эцэгтэй яг адилхан салах магадaltaй байт юм гинэ. Одоо яг нөгөө нэг даргын хүүхд дарга болдог, цэргийн хүүхд цэрэг болдог гэдэг шил одоо ядуу хүүхд ядуу болдог гэдэг шил одоо баян хүүхд баян болдог гэдэг шиг яг ингээд эцэг хин салсан бол ахин дагаад салах магадлал маш өндөртэй байдаг юм. Тэгэхээр ингэж байгаа байхгүй. Анчаас чи нэг хэдийн яригдсан. Ингээд сална. Тэсэн чинь магадгүй зарим хүмүүс үгүй би
би өртөөсөө манай эцэг их би эцэггүй өссөн ч гэсэн би одоо юу гэдгийг салж малж байгаагүй шүү дээ. Гэвэл нэг юм байдгийн. Юу байдгийг гэхээр эцэг нь нас орсон хүн шал ондоо байдгийг. Эцэг нь нас орсон хүн одоо юу гэдгийг буцаад том болохдоо салах магадлал нь бас бага байдгийг гинэ. Өөрөөр хэлбэл эцэг нь хайж яваагүй зүгээр салцсан баг. Энэ хоёр чинь чаал ондоо асуудал тэр хүүхдийн нэг сэтгэл зүйд нөлөөлж байгаа асуудал нь чаал ондоо гэдэг чинь. Тэр салж явах үедээ хүүхдүүд буруу тохох ч юм ямар нэгэн юм асуудал гарах нь хүүхд миний буруу асуудлаар салцтаа ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар стресстэй эцэг эхчүүд нь хүүхдэд буруу гарах нь хүүхдэд аюул асар хүндэр нөлөөлөд хүүхдийн бүр тархины бүтц төрөл өөрчлөлт орцож байгаа байхгүй. Дээрс нь өөр төрөө буруу хүлээг авах магадлал маш өндөртэй гэж байгаа. Тэгэхээр ер нь бол салт бол одоо юу гэдгийг маш их тийм хүүхдэд нөлөөлж байгаа. Гэхдээ хүүхд нөлөөлөлт нь эртөө хамгийн гол нь эрэгтэй хүүхдэд маш хүндэр нөлөөлж байгаа байхгүй. Тэгээд бас нэг ийм юм явагдаад байгаа. За ингээд салчлаа тий. За ингээд салчлаа. Тэгвэл эцэг эхчүүд ялангуяа ингэдэг. Ганц бие эхчүүд ингэдэг. Зургатаар одоо ярилцлага хийж байгаа юм би харж байлаа л да. Ер нь ихэнх ганц бие эхчүүд би ганцаараа хөвгтөө өсгөж хүмүүжүүлж явж чадж байгаа. Би Эстонирээ айхтар би бол чадж байгаа. Би бол хүчтэй эмхтэй. Би амар одоо юу гэдгийг ажиллаа хийгээд хинийч гарыг харахгүй би аваад өсгөж явж чадж байгаа гэл ингээл зургатаар ярьж л байгаа байхгүй. Ер нь бол ингээл би одоо миний ажил бол би одоо ийм өндөр амжилт үзүүлсэн. Би одоо ажил дээр ийм амжилт үзүүлсэн гэл ингээл зургатаар ингээл өөрийгөө магтаад ярьж байгаа байхгүй. Тэнгуут нөө сурвалжлагч нь буцаагаад ингээ асуу. За та яаж ийм өндөр ажилд амжилт үргэж яаж ийм ажлыг та амжилт та яаж хүүхдүүдэд цаг гаргаж чадчихна. Та яг сүүлийн та яг яаж хүүхдүүдэд цаг гаргаваа эндээс хуваалцаач гэл тийм нөгөө эмэгтэй чинь таг болчихно. Яг сүүлийн үед яг хүүхдүүдэд яг анхаарал би хаалж би бас нэг тавьж чадаагүй. Яг үннийг хэлэхэд ер нь би ажил авсанаас хойш би хөвчлэн одоо юу гэдгийг их тий өвөө эмээ дээр нь би намдаа орхио яваад исэн. Тэгээд одоос эхлээд ер нь би яг саяхнаас эхлээд би ер нь яг ингээд анхаарал халамж тавих гэж би үдчихэж байгаа гэх мэт ингээ яриад эхэлдэг. Яг тэр ярианы цаад утга авлууд яг юу яригдчихэв гэхээр хүүхдтэй нэг ч анхаарал халамж тавиагүй. Би өвөө эмээ дээр нь орхицоо. Би зөвхөн ажил хийж сэнтгэж явсан. Хүүхдээ өндөө орхицоо гэдэг утга агуулга цааталт нь маш тод харагдчихдаг байхгүй. Цааталт нь ингээд ярихлаар тэр хүн одоо юу гэдгийг ганцаараа хүүхдээ өсгөөд ганцаараа ажиллаад яваад байгаа юм биш. Хүүхдээ өсгөх хүмүүжүүлэх төр хариуцлагыг ар гэр буюу өвөө юм уу ах дүүстэй орхиод явцсан байгаагийн тод жишээ энэ дээр харагддаг байхгүй. Тэгээд манай Монголд чинь ингэдэ яг яат юм бэ гэхээр ер нь бол одоо ингэж байна. Ууг нь гадаад юм биш үү? Ямар ч улс оронд одоо ингэж Япон, Америк ямар ч улс оронд эрэгтэй хүнд илүү их цалин өгд юм. Эрэгтэй хүнийг илүү их ажилд авд юм байна. Албаар нийгмээс усаасаа тэгж чаарддаг. Яг л эрэгтэй хүн тийм бийжж эхнэр нөхрөө авч явдаг. Тийм бийжж эмэгтэй хүмүүст голдохдохгүй эмэгтэй хүмүүсийг аваа явчихд юм байна. Тэгсэн чинь манай Монголд яд гэхээр эмэгтэй хүмүүс нь баг илүү цалинтай байдаг. Тэгээд би дээр үед би харж байсан анх сургуулаа төгсч байгаа энэ нийгмийн халамжийн хэлтсч ямар нэгэн газар би өгөөд ажилд орох гэсэн чинь яг эмэгтэйчүүдээрээ нийлээд ингээд эрэгтэй хүмүүсийг ажилд авахгүй хандлага надад амар харуулж ирсэн. Тэгмүхт нь би яг яажсэн би тухайд чинь жоохон эрэгтэйсэн. Тэгмүхт хажуудлаас нь өөр сонсч ирсэн эрэгтэй юу яриад байгаа наад залуу чинь та нарын хувьд бол хангалттай мэддэг шүү дээ. Юу яриад байгаа наад залуу чинь хангалттай юутай биш дээ. Одоо компьютерийн мэдлэгтэй одоо юу гэдгийг тийм биш дээ. Чи манад ажилд орж болно гэх утга агуулгын анх удаага ярьж жоох цохиулгач намайг жоохон ч гэсэн өмөр хандлага ажиллажсэн байна. Анх удаага тэрийг эрэгтэй хүндээ хайртай гэдэг үг одоо юу гэдгийг хайртай гэдэг мэдээж гомо гэсэн үгээр биш. Юу гэдгийг одоо эрэгтэй хүнээ ойлгодог гэдэг үгнээс ингэж тэр үгийг би ингээ хүлээж авч байгаа. Тийм шүү. Эрэгтэй хүн бас эрэгтэй хүнтэй. Тэгтэл яг одоо үед орчин үед яг яатсан гэхээр эрэгтэй хүмүүс нь хүртэл эрэгтэй хүмүүсээ би нэг үзэж чадгаа болсон. Би нэг ингээ харахлаараа дургу болсон. Эмэгтэй хүнийхээ л өөрсөлдөөл би нэг муудаал ингээл тэнэг цэцгээдэг болцсон. Тэгэд эмэгтэй хүмүүс нь тэр цааталт нь эмэгтэйчүүдийн эрх гэж бүр шавтан ингээ ярьж яадаг. Тэгээд эмэгтэйчүүдийн эрх бол манай Монголд бол бүр амар их болж байгаа. Эмэгтэйчүүдийн эрх
эрэгтэйчүүдийн эрхийг ярьдаг хүн бараг байхгүй. Тэгээ би энэ удаад эрэгтэйчүүдийн эрхийг ярих гэж байгаа. Яах гэж байгаа гэхээр эмэгтэйчүүдийг юу гэж ярьдаг вэ гэхээр ингэж байгаа. Одоо дундаж давхрахын одоо ийм ч одоо ингээд дундаж давхрахтаа одоо эмэгтэй хүмүүс их ажиллаад л тэгэхээр одоо ердөөс энэ төрийн дээд одоо энэ албанч бол ерөнхийлөгч ерөнхий сайд гэсэн юм ердөөсөө алгаа. Одоо Солонгос улсын эмэгтэй ерөнхийлөгч бол гараад Монголд ердөөсөө алгаа. Ердөөсөө бид нэр одоо улс төрийн энэ оролцоогоо аюух нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж яриад байдаг байхгүй. Тэгсээр нэг хизээч эрэгтэй хүмүүсийг нийгмийн дундаж давхрахын ажил хийлгүүлээ гэсэн үг. Хиний ч амнаас нэг ч үг цохойдоггүй. Хинийх ч амнаас ганц ч угаан хийхгүй. Өөрснийхөө л зөвхөн тэр эрх ашигыг өөрснийхөө л албан тушаалыг ингээд ахаад идэг болохоос ш өөрснийхөө гендрийн авч бидний эрх гэдэг болч эрэгтэйчүүдийн эрхийг нэг ч удаа ярьдаггүй. Тэгээ би энэ тухай би айл 3-4 жилийн өмнө анх Discord дээр ярьжсэн гэсэн чинь маш олон эмэгтэй хүмүүс над руу уулж бухимдаад чи юм уу юу вэ хүний эрх мэрх гэж ярьдаг гэнэ Эстоны чи эмэгтэйчүүдийг тэгж хэлээ ингэж хэлээ гэж над руу амар дайржсэн. Тэгсэн юм яг одоо дараад нь яг 1-2 жилийн дараа миний ярьжсэн сэдвүүдийн дагуу энэ тэнд лекц яригдчих ч тийм ерөнхийдөө нэг тиймэрхүү юм болж исэн. Өмнө би Discord дээр олон хүмүүсийн тухай ингээд маргалдаад мэтгэл би амхандаа ингээд яг ингээд эн чинь эрэгтэйчүүдийн эрх чи ийм байт юм а тийм а ингээд юм а ярих гэж байна. Тэгэд энэ бүх асуудлуудыг юунаас болж байгаа вэ? Оюун ухаантай холбоотой билсэн шүү дээ. Эрэгтэйчүүдийн оюун ухаан нэг бол доошоо нэг бол дээш, нэг бол дээшээ нэг бол доошоо. Эмэгтэйчүүдийн оюун ухаан нэг бол үгүй дундч хിവэрэ баддаг. Тэгэхээр дундч албан тушаал байгаад байдаг. Эрэгтэйчүүдийн оюун ухаан чинь одоо яг юун дээрээс ингээд яг нэг бол дээшээ явчихдаг, нэг бол доошоо явдаг нь харагдсан байх гэхлээр ингэдэж штэ. Эрэгтэй хүмүүсийн хамгийн их одоо үгдийн нээлт хийсэн хамгийн их шинжилгээ ухааны хамгийн сайн эрдэмтэд хэн байдаг вэ? Эрэгтэй хүн. Хамгийн их потенциалтай, хамгийн их хурдан гүйдэг, хамгийн их чадвартай, хамгийн хүчтэй хүмүүс нь хэн бэ? Эрэгтэй хүмүүс байдаг. Тэ? Тэгсэн хэрнээ хамгийн хар ажил, хамгийн хүнд ажил, хамгийн оюуны биш хүнд биеийн хүчний ажил хэн гэдэг вэ? Бас л эрэгтэй хүмүүс хийдэг. Тэгээд нэгтлэр чинь ердөөсөө нийгэмсээ байрлалсаа заяад ингээд эрэгтэй хүн ийм улс төрийн ажил хийхтлэр хийгээд явахт чинь л байгалаасаа заяад ийм байгаад нэгэд тайлбарлаад авахт чинь л эмэгтэй хүмүүс бид нар улс төрд ормоор бид нар одоо дээшгээ гармаар эрэгтэй хүмүүсийг ер нь л айл болох ингэмээр ингээд идэг доош нь дармаар нэгдэг баг тэгэд энийг яг юун дээрс хамгийн тод чинь яг ажиллагдсан юм гэхээр саяхан би нэг хэдэн жилийн өмнөөс би нэг эмэгтэй хүмүүс хүчрхэг ганц би ээжүүд эмэгтэй хүмүүс гадаадаас нөхөр гайж дэндүү хүчрхэг эмэгтэй хүмүүс гэсэн маа. Энийг нь би яг хараад яг юу гэж бодчихсон гэхээр Монгол эрэгтэй гадаадаас нөхөр хайж ингэдэг аахгүй. Powerful одоо too powerful юу ч ингэ бичсэн байхгүй. Тэгээ дэндүү хүчрхэг одоо эмэгтэй хүмүүс гэж бичсэн байхгүй. Тэгээ тэрийг би ингээд хараад юу гэж ойлгож байгаа гэхээр Монгол эрчүүд нь заахаа эмэгтэйчүүдтэй гологдоод эхэлсэн юм байна. Тэгтээ нөгөө нэг яад голгоцсон шалтгаан нь өөрсдөө мэдэхгүй байна. Тэгэд би бүр аль дээр үед энийг би нэлээд хэдэн жилийн өмнө би угаасаа одоо юу гэдгийг эрэгтэй хүмүүс яагаад ажилтгүй байна вэ? Яагаад ийм байдалд хүрвэ? Яагаад энэ нацист бүлгэмүүд үүсвэ? Яагаад энэ бүхэн эмэгтэйчүүдийг бусдаас хамгаалахын тулд амьхтаа бусдад алдахгүй тулд өөрснөө өөрөд нь үлдээхийн тулд амьхтаа ийм бүлэглэлүүд үүсээд ах шиг байна гэдэг ийм хүү юмыг би өнгөтэй фэйсбүүк дээр нэлээд хэдэн жилийн өмнө пост оруулаад биччихсэн байгаа. Преклетер гэдэг хүсвэл та нар тэр миний пэйж руу орж олно. Тэгээд ерөнхийдөө одоо юу гэдгийг эмэгтэй хүмүүс ингээ хүчтэй болохоор гаднаас ингээ нөхөр хаад гадны хүмүүсийн өстө үр удмыг үлдээж явж байгаа байхгүй юу? Гадны хүмүүсийн тэгвэл хот чинь юу яа гэвэл яг Монгол хүмүүсийнхээ үр удмыг үлдээхэ болчихж байгаа байхгүй юу? Бид нар хүчрхэг болчтой бидэрт Монгол эрэгтэй хүмүүс гологдож байна. Гингута шууд Монгол эрэгтэй хүмүүсийг хаяад гадаад хүмүүсийн үр удмыг үлдээх болохоор Монгол үр удм ингээд баг бар ачигдж эхэлж байгаа. Ерөнхийдөө энд маш их хувь нэмрээ оруулж байгаа тийм балер вебсайтууд одоо тиймэрхүү ярианууд бол зөндөө явагдаж эхэлсэн. Тэгээ би ерөнхийдөө энэ эрчүүдийн эрх ингээд маш асар их зөрчигдөж байна. За эрчүүд ингээд эрхээ хамгаалах тал дээр те
Ингээ ярьж олигтой чаддаггүй. А нэг эмэгтэй хүмүүс чинь хвчлэн эрхээ хамгаалах дээр амар галзуу ингээл дайраал яриад нэг эрэгтэй хүмүүсийн чинь бүр амтан болгоо штэ зүгээр. Нэг жижигхэн зүгээр эмэгтэй хүн таалагдахгүй гаргаж байгаа би нэг гудамжинд ингээд хэрэлж байгаа нэг эмэгтэй эрэгтэй хоёр залуусаалаа. Би чамаа хэвээр тгийн цагдаад өгнө аа гэж бүрснэ амар юм яриад нөгөө эрэгтэй чинь гүлэг болгоод ингээд явуулж байгаа байхгүй. Тэгээд нөгөө гэр бүлийн хууль муул гээд одоо үед ингээд чангарцаа. А тэгтээ ер нь бол мэдээж зарим юм бол яг зүудэл та. Тэгтээ ихэвчлэн эрэгтэйчүүдийг дарамтгах талаа тэр хууль нь ихэвчлэн үйлчилж байгаа. Яг тэгэхээр эрэгтэй хүмүүс нь ихэвчлэн нэг бол хар ажил хийдэг, нэг бол улс төрд хийдэг. Хар ажил хийдэг хүмүүс эрхээ хамгаалж мэдэхгүй. Эмэгтэй хүмүүс бол эрхээ хамгаалаад мэднэ. Ихэнх нь. Тэгүн гот чинь ихэвчлэн нөгөө эрэгтэй хүмүүс чинь чороо оронгод ингээд амж явчихж байгаа байхгүй. Ерөнхийдөө нэг тиймэрхүү асуудал бол нэлээд бол гарч ийн удаа гэж бодож байна. Тэгэхээр би эмэгтэй эцэггүй өсөж байгаа тэр эмэгтэй хүмүүсийн зарим яг хүүхдүүд нь ингээд сэтгэлийн хацуугаад ингээд сайн болсон гэж болно. Тэд нар яг юутай холбоотой гэхээр хэд чинь эцэггүй ч хийлээ гэсэн ээж нь очингуудаа авах дээр нь ч юм уу хиний юм дээр ингээд орхиод өсгөгцсөн бол авах нь юм уу эцгийнх нь оронд үлгэр дүүрэл үзүүлээд юмыг нь ойлгоод ингээд заагаа зөвлөөд одоо үед ингээд үлгэр дүүрэл болоод дээрэс нь заа зөвлөд хэрцүү хүн ингээд явчих юм бол магадгүй нөгөө хүүхэд чинь эцэггүй байсан ч гэсэн одоо үгдгийн эцэгтэй юм шиг өсчихөж байгаа байхгүй. Инглиш чинь ямар нэгэн сэтгэлийн байдлаар дутагдах гэж зүйлгүй өсчихин гэдэг чинь тухайн үед бас том болоод бас одоо үгдгийн бас арай л дээр болно ч гэсэн үлдээ эцэггүй хүүхдээ ажиадуулах хамаахгүй дээр байна л гэсэн үг. Дээрэс нь хэрвээ одоо үгдгийн би одоо ингэж харж л байсан л одоо гэдэг зарим нэг иймч зарим одоо гэдэг сүрхий хүмүүсийг би харж байхдаа ингэж хитрхийн өөртөө бардам эмэгтэй хүмүүс бүр би ганцаар өсгөж чадна гэл бүгднийг хамаатан задсан байна уу хэн бэ нөх хинээс ч би тусламжлаа авахгүй авч би та нараар хилдэг юм ярихгүй шүү гал хинээс ч тусалцсан авахгүй өсгөж байгаа. Тэгүн гутаа яасан гэхээр ганцаараа ингээд хүүхдүүдээ ингээд орхиод түвжлээ явчихдсан юм байна л да. Ингээд юу гэдэг ингээд гэртээ орхиод түвчлээ явчихдаг. Тэгвэл өөрөө ажиллаа хийгээ явчихдаг эцэг нь ч юм уу одоо хин чинь. Тэгвэл нөгөө хүүхдүүд нь байхгүй ор өндөр юмдаас ундаг ч юм уу, цонхоор ундаг ч юм уу, альсвал тогон цохилдог ч юм уу, альс галанд гаргаад галан түлхэгдэж ч юм уу, альсвал ус мус гранатаа голгож ч юм. Ингээд ямар нэгэн байдлаар эндчихдээ юм хүүхдүүд нь. Ингээд би урд нэг төв сонсч байсан юм. Одоо юу гэдэг ингээд айгүй ол эмч өөрөө эмч хүн юм л дээ өөрөө хүүхдийг эрүүл сар өсгөх чадaltaй. Тэгсэн юм өөрөө төвжилж авах юм уу ингэж ажил одоо юу гэдгийг нэг эмчийн ажлын цаг уг нь маш бага штэ. Зарим эмчийн ажил баг одоо юу гэдгийг нэг өглөө 8-аас 12 цаг хүртэл бүхэд баг дуусчих ч тэгээ ажилгүй болчихдог баг ч тэ. Зарим нэг үсрээл хамгийн их ачаалтаа нь баг нэг 4-5 цаг хүртэл ажилдаг баг ч тэ. Уг нь нөгөө хар бар ажил хийдэг өглөө 8-аас хотод орой 8-9 хүртэл ажилдаг хүмүүсийн хувьд бол хамаа авахгүй цаг хугацаа хөнгөн ажил. Тэгсээр нөгөө нэг тэр үедээ л нэг хүүхдүүдээ нэг жоохон хүмүүст харуулаад нэг жоохон тусламж авчихсан л үстэй тэгэхгүй өөртөө бардамж ингэж хагаад дэвэн хүүхдүүдэд ингүүлчдэг тийм тохиолдлуудыг би бас мэрсээр одоо юу гэдгийг сонсч ирсэн тийм хүүхдүүдийг. Тэгээд дээрэс нь эцэг эхчүүд аюул тэнэг ингэж би хүүхдээ мөнгөөр тутаагаагүй, эд баялгаар тутаагаагүй, эрүүл сар бол өсгсөн гэдэг. Яг үүндээ сэтгэл зүйн нэг ч анхаарал хандуулж өсгөөгүй байждаг. Тэгээд өөрөө ажил гэвь эцэг эд баялаг мөнгө төгрөг өгөөд явуулж идэг. Тэгээд нөгөө хүүхдүүд нь ослоо аваад гаргаад ингээд одоо гимтэж хүртээд өөхч юм. Тэмхүү ус тохиолдлуудаа бас түүхүүдийг бас зөндөө сонсч ирсэн баггүй юу? Ингээд найз нөхдөдөөс. Тэгээд тэгвэл ут чинь одоо юу гэдгийг зарим эмэгтэй устгаа заавч ихгүй ингээд өөрснийхөө ингээд туслалцаа ингээд аваад ингээд өсгөж байгаа болсон үлээ. Ерөнхийдөө хитрхи их битгий тэгж ингэж хүүхдүүдийг бас ингэж одоо гэдгийг зөнд нь орхиж өсгөөч гэж л би хэлэх гээд байгаа байхгүй юу? Гол цаанаа. Тэгээд ядаж наазах нь сэтгэл зүйн төвшөнд нь яаж ойлгох гээд хичээгээд эрэгтэй хүний сэтгэл зүй ямар байдیں۔ Яадын ийдیں гээд ном сумыг нь ядаж олоод уншичаач гэж би хэлмээр байна. Тэгээд яг нь тиймэрхүү эрэгтэй хүмүүсийн ном сум яг нэлээд байдаг юм билээ сэтгэл зүйн онцлогийг харуулсан гоё юмнууд. Тэгээд зөвхөн эрэгтэй хүн бас уншиж ойлгохоор бас тийм нэг ном байдаг гэж би сонсч байсан. Гэхдээ би сайн уншиж үзээгүй. Нэг Iron John ч юм уу нэг тиймэрхүү ном зөвхөн эрэгтэй хүн өөрөө уншиж ойлгох бас тийм номнууд байдаг ч юм уу те. Зөвхөн эрэгтэй хүний ойлгох бас тийм юмнууд байдаг байхгүй. Тэгэхээр
эхчүүд ерөнхийдөө энийг маш сайн маш их орхитуулдаг болтой гэж би бодсоо. За тэгэхээр энэ юу вэ? Би уг нэг 10 дахь минутын дотор хуваагаад бичлэг хийж гэж бодсон. Энэ удаагийн яриа бол бүр дэндүү урт болчлоо. За тэгээд та бүхэндээ энэ удаагийнхаа яриаг ингээд дүүгээр өндөрлөе. Одоо 40 минут болчихоо. За тэгэхээр энэ удаагийнхаа яриаг ингээд дүүгээр өндөрлөе. За тэгээд та бүхэндээ тэгээд хүүхдээ ирүүлсаар бол сайхан болж би нэр нэг юм хэлээ. Би өөрөө нэр хүүхдгүй шиг нэр төгсгөлт нь энийг хэлэх юм. Би өөрөө хүүхдгүй. Тэгтээ ерөнхийдөө одоо юу гэдгийг хүүхдгүй ч гэлээ гэсэн. Ингээд хүүхдээ хүмүүс ингээд яриаг сонсч байсан өөрөө хүүхд өсгөлцөд баг зэрэг хийсэн бас ах дүүстэй ч юм ингээд тусалж үдчихсэн хаяад ингээд тусалж байсан болохоор ерөнхий юм гадарладаг. Тэгээд тийм болохоор энэ үднээс энэ юм ярьсан байгаа шүү. Би өөрөө хүүхдгүй эхнэргүй хүн байгаа шүү тийм. Энийг тэгээд ер нь зөвөр ярих гэсэн. Тэгээ ерөнхийдөө нэг тиймэрхүү юу ч гэмээр одоо тэгээд би манай нэг найзууд урд нь амар надад PD-гээ таалцаад юм ярьдаг л байсан л да. Юу гэхээр би одоо бүр хүүхдүүд ингээд дөнгөж яагаа явж хат би одоо бүр хамгийн ихтэй би одоо юу гэдгийг одоо хүүхдтэй болчаал одоо ингээд явж л яаш та гэл над руу ингээд өнгөрөл хайж авахгүй амхантал өнгөрсөн. Тэгээд за тэр яасан одоо тэр хаан тэр хөвч байгаа болохоор салцаа манай их нэртэй байгаа тэгж байгаа байхгүй. Тэгэл ерөнхийдөө хариуцлагагүй зүгээс хүсэд хүүхд хийхд бол амархан хариуцлагаа өргөдөл хамгийн хэцүү байдаг байхгүй. Тэг хүн болон ерөнхийдөө энэ сэдвийн талаар шал өөрөөр ярьж байгаа. Тэг миний ярьж байгаа сэдв бол шал өөр өнцгөөс нь харуулж хэлсэн болов уу гэж найдаж байна. За тэгээд орхитуулж марцсан сансан тэг буруу зүрх ярьсан юм чиж магадгүй бэж магадгүй тэгвэл тэг зүгээр ойлгоорой. Айлгуулт өөрийнхөө өнцгөөс айлгуулах чадлынхаараа сайн айлгуулах чадлынхаараа сайн ярьсан л энэ шүү л гэж хэлмээр байна. За тэгээд ерөнхийдөө юм байна даа. Манай Монголд тэг үгдгийн За тэгээд ер нь энэ яриагаа өндөрлөе дөө. За баяртай. Дараад нь өшөө гоё бичлэг орлоо. Лайк дараа, шеэр хийгээрэй. Тэрийг хүсье. За баярлалаа.